Өнөөдөр хамтдаа зорилгоо хэрхэн дүрслэх талаар ярилцъя. За хүмүүс ер нь vision board гэдгээр нь бол нэлээд мэддэг. Зорилго хүсэж байгаа зүйлээ ингээд нэг самбар болгоод Pinterest-ээс, Canva-гаас эсвэл интернетээс ингээд боломжтой зураг аялалд явах жол тэр аяллахын зураг, эрүүл баймаар бол тэр эрүүл байгаа зураг дүрслэлээ ингээд эрүүл хоолно гэсэн болоод ажил эрүүл хоолоо ингээд оруулсан. Ийм байдлаар vision ингээд board болгочдөг. За энэ нь бол мэдээж даваа талтай өөрөө байнга ингээд үдэндээ харж дүрсэлж байгаа учраас илүү ойрхон болдог. Гол нууц нь болохоор тархинд ингээд би яг ийм хүсэж байна гэдгийг ойлгуулад ингээд байнга сануулж тахын бол тарих өөрийн мэдлэг одоо тэр лугаа ингээд үйлдэл хийгээд сануулад идэг гэсэн тийм судалгаа байдаг. Энэний жишээ нь болохоор та одоо өнөөдөр гэрээсээ гараад дандаа улаан машин олж харна гэж өөртөө зорилго тавьчлаа гэж бодъё. Тийм бол та зөвхөн улаан машинаа л олж хараад байна. Энд нийтдээ хэдэн улаан машин харсан гэдэг нэг мэтгэд ингээд тоотой болцсон байдаг. Тарих яг иймэрхүү зарчмаар ажилладаг гэсэн. Та vision board хийцэн байхад бол би нэг ийм зүйл энэ жил хүсэж байгаа. Эсвэл ирээдүйд би нэг ийм зүйл хүсэж байгаа шүү гэдгээ байн хараад байна. Өөртөө сануулад байх даваа талтай гэсэн үг. За өөр нэг даваа тал нь гэх юм бол бид нар mind map ашиглаж бас өөрийнхөө зорилгоо дүрсэлж болно. За mind map-ыг бид нар ярьсан одоо яг энэ дээр харагдаж байгаа шиг гол сэдвээ гол зүйлээ голд нь тавиад дунд нь цаасныхаа дунд тавих хэрэгтэй. Яагаад тэгэхээр зай хэрэгтэй учраас за тэрнээсээ салаалуулаад ингээд бусад хамаарах чухал зүйлүүдээ задлж дүрслэнэ. Энэ нь бол зорилгоудаа хооронд нь холбож, аль нь хоорондоо яаж холбогдож байгаа, аль нь альнийхаа дараа одоо хийгдэх шаардлагатай ч юм уу дарааллыг харах боломжийг олгодог, том зургаар нь харах боломжийг олгодогоор чухал хэрэгсэл болдог. Та өөрийнхөө одоо сонирхлоор ямар байдлаар төрсөлж болно. Ерөнхий санаа бол төвдөө байх ёстой, салаалах ёстой. Тэрнээсээ дахиад бүр задарч болно, холбож болно. За энэ нас яг vision board ашиглаж байгаатай адилхан илүү текстээр, зургаар, нэмэлтээр бол одоо mind map дээр бид ярьсан зураг, дүрс одоо тэмдэг ашиглаж болно. Өөрийнхөө дуртай зүйлийг одоо дуртай зүйлийн талаар юм дүрс зураг оруулах. За өөр бас нэг чухал зүйл гэх юм бол зорилгоо тодорхойлж байгаа үед бол хугацааны диаграм ашиглаж болно. За энийг бол Excel дээр хийсэн ч бас болдог. За Excel дээр бид Gantt chart гэж ярьдаг тий. Төрөлжин юм чартууд хоорондоо одоо ажлуудын хуйлтай холбоо дарааллыг харуулдаг. Айл ажил дуусны дараа аль нь хийх ёстой бэ эсвэл хамтдаа эхэлж болох юм уу гэдэг. Тэрвээ та хоёр ажлыг хооронд нь дуусныхан дараа хийхвэл иймэрхүү байдалтай харагдана. Хамтдаа ингээд эхний ажлын дундаас эхлэх боломжтой бол ийм байдлаар харагдана. Гэх мэтчлийн ингээд Gantt chart-ын дээр зурчих юм бол хугацаа ороод хугацаатай байх тусмаа зорилго маань илүү амьд болдог гэсэн тийм. За тэр талаар ярих юм бол зорилгоо тодорхойлох хэсгийг бол бид нар маш олон хичээлүүд дээр ярьсан. За зорилгоо тодорхойлохдоо бид нар анхаарах ёстой зүйл гэх юм бол зүгээр л бодоод одоо vision board шиг ингээд за ийм баймаар тийм баймаар ингээд зураг оруулаад орхихгүй илүү одоо тодорхой болгоно гэсэн үг. За смарт аргачлал маш алдартай хамгийн их ашиглагддаг гэж магадгүй. За энэ смарт аргачлалын яадаг гэхээр specific буюу тодорхой байх хэрэгтэй. Тэр зорилго чинь яг яах гэж байгаа гэдэг. Одоо жишээл 3 сарын хугацаанд 2 онлайн сургалтанд сууж англи хэлний дунд түвшинд хүрнэ. За энэ бол маш тодорхой зорилго байна тийм. Яг хэдэн сарын хугацаанд яг ямар үйл ажиллагаа хийгээд яг ямар үр дүнд хүрэх гээд английн дунд түвшинд хүрэх гэж байгаа. Хэмжигдүүс гэдэг нь саяны английн дунд түвшинд хүрнэ буюу одоо энийг бүр илүү тодорхой болгоход бүр сайн гэсэн үг. За яг ямар шалгалт өгч байгаа бол жишээлбэл аялдсан яг хэдэн оноо авах гэж байгаа. Надад 600 оноо авахд болно гэж байгаа л тэрийг хэмжигдүүс болгож тодорхойлж оруулна гэсэн үг. За хурж болох үз. 3 сарын хугацаанд 2 онлайн сургалтанд суух боломжтой. Надад цаг хугацаа байгаа юу? Надад мөнгө байгаа юу? Тэрийг шалгах гэсэн үг. За тэгэхээр ер нь миний хувьд бол энэ бол хурж болохоор
зорилго байна. Цаг нь байна, мөнгө нь байна. За иймэрхүү байдлаар ач холбогдлын хувьд гэх юм бол за би англи хэлний дунд түвшинд хүрэх гээд байгаа эсвэл IELTS-ийн 600 оноо авах гээд байгаа хүний хувьд энэ хоёр онлайн сургалтанд суух нь ач холбогдолтой байх уу? Эсвэл одоо 2 сарын хугацаанд англи хэлний мэдлэгээ дэвшүүлэхийн оронд таар эсрэгээр 2 сарын хугацаанд одоо ач холбогдол багтаа одоо англи хэл дээр кино үзэх ч юм уу. Тэгвэл яг дунд түвшинд хүрэх үү? Магадлал багтаа болоо авчин тий. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар үнэхээр энэ зорилгод ч хүрэхэд ач холбогдолтой байна уу гэдгийг харна гэсэн үг. За хамгийн сүүлийн T үсэг болохоор time буюу одоо цаг хугацаатай авах хэрэгтэй. Аливаа зорилго ч одоо цаг хугацаатай байдаг. Тэгэхээр та 3 сарын хугацаанд гэж зааж өгч байгаа шиг нөгөө зорилготой яг тодорхой цаг хугацаа тавина гэсэн үг. За өсгөний үед гэх юм бол S нь specific, M нь measurable буюу хэмжигдэхүйц. A нь буюу achievable хүрч болох үс. R нь болохоор relative буюу ач холбогдолтой, relevant. T нь болохоор time. За иймэрхүү байдлаар та зорилгоо ингэж шинжиж үзээд тэгээ vision board руу бүр ингэ задлж оруулбал бүр сайн. За энэ board жишээний хувьд бол Pinterest-ээс авсан. Тэгээд ямар нэгэн одоо саяны smart бол шинжүүл ажиглахдаггүй байна тий. Ямар ч байсан аялах гэж байгаа юм байна. Бүтээлч байх гэж байгаа юм. За амьдралын баланс, self care, хоол за иймэрхүү зүйлүүдэд бол оруулсан байна. Тэгээ 1-2 бас ишлэл оруулсан байна. Ишлэл бас оруулах боломжтой. За өдрийн тэмдэглэл ашиглах нь бас бидний өдөр тутамдаа өөрийнхөө одоо хийж бүтээж байгаа зүйлээ, алдаж онж байгаа зүйлээ анзаараад явхад бол давуу тал үүсгдэг. За энэ дээр адилхан дүрслэл бичвэр ашиглаж болно. Та өөрийнхөө одоо дуртай сонирхож байгаа байдлаар тэмдэглэлтэд оруулна гэсэн үг. За надад ийм одоо ахилтууд би гаргасан. Одоо та турхаа бол 5 хил турхаж байгаа бол за би өнөөдөр сахартай хүнсний бүтээгдэхүүн идэхгүй гэсэн бол тэрийг идээгүй гэдгээ. Твиттер дээр бичээд тэрнээс урам аваад авах юм уу тий. Эсвэл гадуур хооллоогүй. Гадуур хооллоогүй бол бас тэрийг тэмдэглэх юм. За иймэрхүү байдлаар энэ үл зүгээр жишээ та өөр яаж төрсөж болно, зураг дүрсэн зүр юм ашиглаж болно. Энэ үл ерөөсө бүтээл сэтгэлгээгээл ашиглана гэсэн үг. За хяналтын самбар бол хамгийн сүүлд чухал ордог. За хяналтын самбарт болохоор өнгө ашиглал бас зүгээр. Дууссан ажлуудаа ногооноор яаралтай чухал ажлуудаа улаанаар гэх мэтчлээ. Өөрийнхөө хамгийн гол нь ахиц одоо урагшилж байгаа байдлаар хянах гэдэг гэсэн үг. Үр дүнгээ хараад тэрнээс урам авах гэж байгаа. Тэгээ урам зориг олж авна. Тэгээ төрөнийхтэй адилхан та өөрийнхөө бас сонирхлоороо хяналтын самбараа хийж болно. Gantt chart-тайгаа хослуулж хийсэн ч болно. Vision board-той холж хийсэн ч болно. Яаж ч болно. Та өөрийнхөө сонирхсан хамгийн гол нь та явцаа хинжээ нү гэдэг чинь маш чухал байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өмнөх одоо зорилгоо тодорхойлох талаар ярьсан одоо сэдвүүд дээр бас ярьсан. Зүгээр л сайхан бодоод яваад байдаг. Тэр яг бодит ажил болгож байгаа хардаг ганц хэрэгслэн байна бол ерөөсөө хяналт байгаа. Бид нар энийг ажил дээр одоо ажлын орчинд ч юм уу эсвэл хүүхдүүдтэй шинэ зүйл зааж сурахад бол мэдээд байдаг. Гэхдээ өөрсдөө амьдрал дээр болохоор мартчихдаг. Одоо өөрийгөө нэг тэгж хянж цагтаа тэгээд байдаггүй гэх юм. Гэтэ хянжээн гэдээ бас хит их зовоод өөрийгөө одоо стресс төлөдөг гэсэн бол санаа биш. Яг өөрийнхөө та ямар арга барилаар хянж явбал өөртөө илүү ихтэйхэн байх нь хэсэг хинж явж байгаад одоо урамшуулах уу те дадал сурчлалтаар бид нар урамшуул бас чухал гэдээ ярьсан. Эдгээр зүйлийнхаа одоо балансыг олох нь бол ач холбогдолтой. За зорилгоо дүрслээд тэгээ дээр хийсэн vision board зорилгоо илүү нарийн тодорхойлж гаргах, mind map ашиглах, хугацааны диаграм гаргаж бас энийг ганц хувийн амьдрал төрөхгүй ажилдаа ч бас ашигласан болно. Та яг ямар одоо борлуулалт хийхийг зорж байгаа эсвэл ямар шинэ бүтээгдэхүүн зах зээл нийлүүлж байгаа уялдуулаад дүрслэх байдлаар ингээд гаргачих юм бол та тухайн зорилготой бол амжилттай хүрэхэд бол илүү ойртноо.